За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр болохоор би ер нь өөрийнхөө англи хэл сурсан техникээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдлээ. Энэ бичлэг маань үг цээжлэх 5 техник, тэгээд дүрм цээжлэх 1 техник. Тэгээд англи хэлний дүрм чадварыг ер нь тус бүртэн сайжруулах хэдэн типүүд дэсбэрдэж байгаа шүү. За эхнийх шууд үг цээжлэх техникээс ер нь эхлэе гэж бодож байна. Ер нь миний хувьд англи хэл сурна гэдэг нь яг ингээд хөгжим тоглохтой айгу төстэй санагдсан. Яагаад тэгэхээр хүн яг ингээд төвлөрөн орон дээр очиж суугаад дараа л үзэл айгу мундаг болчдөг шүү дээ. Яг тэр шиг ингээд маш олон удаа давтаж өдөр болгон хийж цаашаа төвлөрөн ороо сайн тоглодог болдог шиг англиг яг тийм байдлаар тогтмол бэлтгэх хэрэгтэй байдаг. За яг тогтнолыг ярьжсэн болохоор үг цээжлэх эхний тип маань болохоор waterfall техник гэдэг. Энэ нь бол ер нь айгу алтартай техник. Тэгээ би бол миний хамгийн их хэрэглэдэг техник юм байна. Энэ яг яадаг вэ гэхээр айгу гэрт хийх боломжтойгоор айгу амар байдлаар би тайлбарлчих. Тэр нь болохоор ингээд за 5 шиг 5 байгаа гэдэг зүйлийг заяа. Тэгээд нийт цээжлэх үгнүүдээ ингээд цаасан дээр бичээд эхний 5 дээр тавина. За тэгээд тэр үгнүүдээ ингээд хараад мэдээд цээжилсэн байх юм бол дараагийн 5 үгнээ хөдлөн. Гэх мэтчлэн ингээд үгнүүдээ ингээд цээжилсэнсгээ шалгаад 5 үгнээс ингээд хөдлөөдгөө. Тэгээд бүх үгээ цээжилсэн бүх үг нь 5 дахь 5 үгэн дээр ирсэн тохиолдолд тэр бүх үгээ яг long term memory буюу удаан хугацааны байсан хэмжээгээр хадгалагдаад үлдсэн. Тэгэхээр ер нь баг мартахгүй гэж ойлгож болж байгаа байхгүй. Тийм. Энийг ганц англи хэл гэлтгүү хин биологи ямар нэгэн цээжлэх хэрэгтэй бүх хичээл дээрээ хэрэглэх боломжтой байдаг шүү. За хоёр дахь үг цээжлэх техник маань болохоор бүх мэдрэх үгээ ажиллуулах гэж байгаа. За тэр нь болохоор хүний 5 мэдрэх үед шүү дээ. Яг тэр 5 мэдрэх үгээ бүгднийг ашиглаад гэх юм бол ашиглах юм бол ер нь бол үг цээжлэх нь айгуу сайжирдаг. За жишээ авах юм бол яг юм уншиж байхдаа ингээд чанга өөртөө ингээд чанга унших ямар нэгэн ном уншиж байхдаа ингээд чанга унших юм бол сонсох мэдрэмж мэдрэх. Тэгээ дээрэс нь харах мэдрэх ингээд зэрэг ажиллаж байдаг. За жишээ тэрнээс гадна богц ажиллах тэгж яад юм унших юм бол амтлах мэдрэх, харах мэдрэх ингээд ажиллаж байна. Тэгээ би бол их хэвчлэг богц ажиллаж хэрэгэлдэг энэ техник болохоор тийм. Тэгээ дараа нь бид богц ажиллаж байхдаа яг тэр амтаад хийж амтлах юм бол тэр хүчин нэрээ дийжсэн шүү дээ гэх тийм хөдөлгөөр ер нь санаанд орж ирдэг. За үг цээжлэх 3 дахь техник маань болохоор үгээ ингээд өгүүлбэрт оруулж цээжлэх гэж байгаа. Тэр нь болохоор ингээд мэдээж үгийг ингээд яг нэгээр цээжлэх юм бол тэр үгээл цээжлэх нь яг тэр үгний хэрэглээг нь ч юм уу те цээжлэх нь баг байдаг те. Тийм болохоор өгүүлбэрт яг хамтдан цээжлэх хэрэгтэй байдаг юм билээ. За дөрөв дахь техник маань болохоор ер нь шинэ үгийг ингээ өмнө мэддэг тэр үгнүүдтэйгээ ингэж төсөөд ингээд хамааруулж цээжлэх гэж байгаа. Тэр нь яг жишээ авах юм бол за би нэг жишээ бэлдсэн байна. Lion гэдэг арслан гэдэг үг байгаа шүү дээ. Тэр арслан гэдэг үгийг чи мэдчихдэг байж байгаа. Тэгэхээр дараа нь fur буюу ус ноос гэдэг үг цээжлэх хэрэг. За ус ноос гэхээр ингээл за арслантай төсөөлөх ингээ арслан чинь том өстэй шүү дээ. Гэтэ тэр main гэдэг ч гэсэн яг ингээ тэрийгээр төсөөлөөд дотроо ингээ цээжлэх боломжтой байхгүй. За тэрнээс гадна sand буюу үлстэй ингээл арслантай кино, арсланы видео үзэхээр ингээл амин эсэрхийг юм шороотой газар гэж. Тийм болохоор тэрэн дээр бас арслантайгаа холбоо цээжлэх гэж байна. За тэгвэл carcass буюу hog, sig амтны үлдэгдлээ шүү дээ. Тэрийг бас цээжлэхдээ за арслан чинь ингээл дахиад арслантайгаа холбоо цээжлэх боломжтой байхгүй. Тэр юм ингээд өөрийнхөө өмнөх мэдлэгтэй холбох юм бол илүү ингээд ийм overall ийм том picture-ээр нь ингэж цээжлэх боломжтой байдаг. За 5 дахь үг цээжлэх техник нь болохоор ингээд үгийг язгуур нөхцөл дагавар гэдэг Монгол дээр задлагдаг шиг яг тэгж детальтай задлахгүй ч гэсэн ер нь нэг тэгээд үгийг дээр язгуурыг ингээд олоод харчих. Эсвэл нэг нэмгсэн нөхцөлийн ч юм уу харчих юм бол тэр үгийг яг тэр үгийг яг утгыг мэдэхгүй ч гэсэн ингээд ойролцоо утгатай төстэй утгатайгаар нь авах боломжтой. За энэ дээр жишээ авах юм бол за 3 жишээ бэлдсэн байна. Эхнийх нь болохоор bilingual, binocular, bicep, тэгээ bicycle гэдэг 4 үг байна. За энэ 4 нь бүгдээрээ bi гэж хэлж байна. Энэ эхлэлэг нэр нь бол prefix гэдэг байхгүй. За bi гэдэг prefix нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр гэсэн үг. За харах юм бол bilingual гэхээр хоёр, lingual нэг юм language-тэй амар төстэй. Тэгэхээр яг утганд болохоор хоёр хэлтэн гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь болохоор binocular гэдэг нь дуруу бас хоёр хэсэгтэй.
За дараагийнх нь bicep. Хоёр толгойд булчин bicep гэдэг. Тэгээд bicycle гэхэр чинь хоёр дугуйтай, өндөр дугуй тийм ээ. За хоёр дахь жишээ маань болохоор multilingual, multiply, multiculturalism. Multi гэдэг нь болохоор олон тооны юм гэж байгаа. Multilingual олон хэлтэй. Multiply бүржүүлэх, multiculturalism буюу олон төрлийн соёлтон тий. За дараагийнх нь болохоор prevent, predict, prepare, preview гэсэн үг гэдэг. За энэ нь болохоор pre гэдэг prefixтэй байна. Prefix гэдэг үг маань хүртэл pre гэдэг үгтэй. Тэр яг юу гэсэн үг вэ гэхээр ухтаж авч байгаа эхний хэсэг нь pre гэж байгаа юм болохоор өмнөх гэсэн үг байхгүй. Тийм. Prevent гэдэг нь урьдчилан сэргийлэх, predict гэдэг нь урьдчилан тооцоолох. Тэгээд prepare гэдэг нь бэлдэх, preview гэдэг нь урьдчилан харах. Ер нь л өмнө нь урьдаад гэсэн утгатай юм байна. За энэс гадна prefix, suffix гэдэг тэрийгээр нь сурах юм бол аюу ойлгомжтой болдог шүү гэж. За одоо болохоор дөрвөн цээжлэх. За ер нь үгээ ингээд цээжлэх шүү дээ. Тэгээд үгээ цээжлэх гэсэн чинь дөрвөнгөө бол тэгээд бас л ярилцах, харилцах, ойлгоход хэцүү байна шүү дээ, тийм. Тэгэхээр дөрвөн цээжлэх гэдэг маань ер нь бол дөрвөн үг хоёр маань одоо англи хэлний арга яс эсвэл барилгын арга мөн тэр хэсэг нь. Тийм болохоор дөрмөө бол маш сайн цээжлэх хэрэгтэй. За дөрмийг болохоор би ингэж цээжлэжсэн яг анх би 5 дахь ангида дөрмөө яг яцаахгүй. Нэг бүхлээр нь ингээд гэж цээжлэсэн. Тэр арга нь болохоор ингээд бүх дүрм дээрээ ингээд 15-аас 20 өгүүлбэр бичээд тэгээд тэр 20 өгүүлбэрээ дөрвөн төрлөөр хувиргадаг байсан. Нэг нь positive, negative, тэгээд question, тэгээд WH question гэдэг дөрвөн төрлөөр хувиргадаг байсан. Тэр одоо би жишээ өгүүлбэр авъя л та. За I was playing the piano yesterday гэдэг өгүүлбэр. За тэр нь болохоор positive. За тэгээд тэрнийх нь хоёр дахь хувирлбар нь болохоор I was not playing the piano yesterday гэдэг negative болгочихж байгаа байхгүй. За тэгээд дараа нь болохоор гурав дахь нь болохоор were you playing the piano yesterday гэдэг асуулт болгочихж байгаа. За WH question гэдэг нь болохоор who was playing the piano yesterday? What were you playing yesterday? When were you playing the piano? Окей? Ингээд тэр үйлдвэрийнх нь гишүүн болгоныг нь гишүүн бишээ. Үг болгоныг нь ер нь л ингээд асууж байгааг нь WH question гэж байгаа байхгүй. Ер нь WH question нь хоёр биччихвэл ер нь болж байгаа. Айгуу дажгүй юм билээ. Тийм. Тэгэх юм бол илүү ингээд ойлгож байгаа байхгүй. Аль нь adverb, аль нь adjective, аль нь noun, аль нь verb гэдэг тэрийг тодтогоод асуултанд асууж байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Тэгж ер нь бол дөрвөн зэрлэг. Тэгэхээр нэг дүрм дээр за 20 өгүүлбэр бичээд 4 удаа за 5 удаа хувиргаад үзчих юм бол нэг дүрм дээр 100 өгүүлбэр бичнэ гэсэн үг байхгүй. Тэгэж дүрмээ ер нь бол цээжилтгээ. За дөрвөн үг хоёроо цээжилтлээгээд тэглээгээд ярих, бичих, унших, сонсох гэсэн дөрвөн чадвар маань яг маш сайн сайжирна гэсэн үг бол биш тийм ээ. За мэдээж үг дүрмээ цээжлэх нь маш чухал. Тэгээ дараа нь харин чадвараа сайжруулахад тус нь бий болохоор тип бэлдсэн байна. За